Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөр эхэлж байна. Дэлхийн тайм хөтөлбөрөөр өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас та бүхэндээ таймлан танилцуулах гэж байна. За эхний онцлж байгаа үйл явдал бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Азийн улс орнуудад хийсэн айлчлал байгаа. За энэ айлчлалын хүрээнд тэрээр Азийн хамгийн том эдийн засгтай улс орнууд болох Япон, Өмнөд Солонгос, бүгд найрамдах хятад ард улсын удирдагч нартай уулзалт яриа хэлцээ хийсэн нь олон улсын анхаарлын төвд байсан юм а. За ингээд Трампын Азид хийсэн уулзалтыг таймын хойхонд хүргэж байна. За Трампын хувьд бол эхний зогсоол нь Малайз улс байсан байгаа. Тэрээр Малайзийн нийслэл Куала Лумпур хотноо 7 хоногийн ихээр айлчилж тус улсад зохион байгуулагдсан ASEAN буюу Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон юм а. За Трампаас гадна мөн энэхүү чуулга уулзалтад Хятадын ерөнхий сайд Ли Чиан, Японы шинэ ерөнхий сайд Саная Такаичи, Бразил болон Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч нар бол мөн хүрэлцэн ирж оролцсон байгаа. За зохион байгуулагч Малайз улсын ерөнхий сайд Анвар Ибрахимийн зүгээс энэ удаагийн чуулга уулзалтаар дэлхийн түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн гол эдийн засгуудын хооронд бүтээлч яриа хэлцээ өрнүүлэх талбарын хуваар ASEAN-ы үүргийг бол улам бэхжүүлэх болно гэсэн ийм зүйлийг бол хэлсэн байгаа. За 3 өдөр үргэлжилсэн чуулга уулзалтын үеэр бол бүс нутгийн захим интеграцчлал болон бусад эдийн засгийн асуудлуудад бол анхаарал хандуулсан ийм үйл явдал болж өндөрлсөн. За харин Трампын хувьд бол энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох үеэрээ чуулга уулзалтын эхний өдөр хилийн мөргөлдөөний улмаас хоорондын харилцаа нь хувцтмал байдалд орсон Тайланд болон Камбож хоёр улсын харилцаагаа сайжруулах зарчмуудыг тусгасан хамтарсан тухаг хүчигт гарын үсэг зурах ёслолд бол Трамп оролцсон байгаа, мөн гарын үсэг зурсан байгаа. Үүгээрээ тэрээр Тайланд, Камбожийн энхийн гэрээг гал зогсоохын тохиролцоо нь энхийн гэрээг бол байгууллаа гэдгийг бол онцлсан. Ер нь та бүхэн мэдж байгаа энэ жил Трамп маш олон улс орнуудын хоорондох энэ зөрчил мөргөлдөөнийг бол зогсоож маш олон ийм энхийн гэрээнүүдийг бол байгуулж байгаа. За яг ажиллагч нарын зүгээс бол Трампыг ингээд тэртээ тэргүү найрамдчихсан гал зогсоох тохиролцоонд хүрсэн улс орнуудын энэ гарын үсэг зурах ёслол зүгээр оролцоод л өөрийнхөө энэ энхийг сахиулагч ерөнхийлөгчсөн энэ нэр хүндээ өндөрсөхийн тулд тодтохын тулд ингэж оролцлоо гэсэн зүйлийг бол ярьж байгаа. За энэ ч бас нэг талаараа үнний хувьдаа Трамп бол зарим улс орнуудад үнэхээр зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бол заримд нь бол нэр төдий гэсэн ирнэ би үүнийг хийсэн шүү гэсэн бас нэр барьж байгаа. Ийм үйл явдлууд бол болж байгаа. Цагаан ордны зүгээс бол жишээлбэл өнгөрсөн 2-7 хоногийн өмнө санагдаж байна. Дональд Трамп ерөнхийлөгч 2 дахь бүрийн ерөнхийлөгчээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчээр албыг хүлээж авснаас хойш нийтдээ 8 дайн зөрчилдөөнийг бол зогсоож энхийн гэрээг байгууллаа гэсэн бас ийм мэтэгдлийг бол хийж байсан. За энэ бол яг Нобелийн их тайвны шагналыг тодруулахын өмнөхөн бол ингэж мэдэгдэжсэн байна. Гэхдээ энэ жилийн Нобелийн шагналыг бол өөр их тайвны шагналыг бол өөр хүн авсан. Магадгүй дараа жилийн Нобелийн шагналыг Дональд Трамп авахыг бас үгүйсэхгүй. Яа тэгэхээр эдгээр энхийн гэрээ байгуулж байгаа Трампын оролцоотой байгуулж байгаа улс орнуудын төр засгийн удирдагч нар бол Нобелийн хороонд Трампын нэрийг Нобелийн их тайвны шагналд бол бас дэвшүүлээд байгаа. За жишээ нь энэ 7 хоногт гэхэд Японы ерөнхий сайд, шинэ ерөнхий сайд Саная Такаичи мөн Трампын нэрийг дэвшүүлж байгаагаа бол бас аль биесээр мэдгдсэн байгаа юм а. За ингээд ASEAN-ы дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд Трамп Малайзд очиж оролцож энэ чуулганд оролцсон байна. За үргэлжлээд Трампын дараагийн зогсоол бол Япон улсад хийсэн айлчлал байгаа. За Трамп даваа гарагт Японы эзэн хаан Нарухитото уулзсан. За тэдний уулзалт бол хагас цаг орчим үргэлжилсэн байгаа. Трамп хамгийн сүүлд 2019 онд Япон улсын эзэн хаантай уулзж байсан. За маргааш нь буюу мягмар гарагт Трамп Японы шинэ ерөнхий сайд Саная Такаичитэй Токио хот дахь Акасака ордонд уулзсан. За энэ уулзалтын үеэр Саная Такаичи Америк нэгдсэн улс Японы шинэ харилцааны эрен үе буюу алтан үеийг эхлүүлж
За хоёр улс илүү хүчрхэг хүчин цэцэглэх болно хэмээн мэдэгдсэн. Хариуд нь Трамп бол Санаа Такаичид Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдсон. Ерөнхий түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд болсонд нь баяр хүргээд за Японы хамгийн агуу удирдагчдын нэг болох болно хэмээн түүнийг магтан сайшаасан юм аа. За энэ хоёрын одоо уулзалт яриа хэлцээний төгсгөлд бол талууд хоёр хамтын ажиллагааны одоо санамжчиг гэрээнд бол гарын үсэг зурж байгуулсан байна. Нэг нь бол хоёр орны харилцааны шинэ алтан ирээ үе эхэлж байгаа тухай ийм хэлэлцээр нөгөөх нь бол стратегийн ач холбогдол бүхэн эрдэс баялаг ашигт малтмал газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах тухай юм гэрээ байсан байна. Хоёр дахь гэрээ бол нэлээд одоо бас чухал юм гэрээ болсон. Стратегийн ач холбогдолтой эрдэс баялагын нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулахаар бол талууд тохироод байгаа. За цагаан ордны зүгээс бол гэрээний зорилгыг хоёр улсын эдийн засгийн бодлого хөрөнгө оруулалтыг уялдуулж газрын ховор металлын одоо шударга найдвартай зах зээлийг хөгжүүлэхэд чиглэнэ гэдгийг бол цагаан ордны зүгээс онцлсан юм аа. За тэгвэл дараагаар нь Трамп мөн одоо автомашины салбарт хоёр улс хамтран ажиллахаар болсныг бол зарласан байгаа. За энэ хүрээнд Toyota Motor Corporation Америк нэгдсэн улсад нийтдээ 10 тэрбум $10 одоо автомашины үйлдвэрүүдийг барьж байгуулахаар төлөвлөсөн болохыг ерөнхий сайд Санаа Такаичи Трампад мэдэгдсэн гэдгийг бол Трамп хэлсэн юм аа. За энэхүү Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2 дахь бүр ерөнхийнхөө хугацаанд Япон улсад хийсэн анхны ажиллалаа бол өндөрлүүлсэн. За үргэлжлээд түүний ажиллал Өмнөд Солонгос улсад үргэлжилсэн байгаа. За гэхдээ Трампыг одоо Өмнөд Солонгос улсад ажиллаа эхлүүлж хүрэлцэн ирэхээс хэдхэн цагийн өмнө Умар Солонгосын зүгээс бол бас пуужа харуулж туршсан байгаа. За нэг ч биш нэлээд хэдэн буужингуудыг бол харуулж туршсан. За энэ талаар одоо Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр Умар Солонгосын тал газар агаар ангиллын далавчд буужингуудыг мегмар гарагийн 15 цагийн орчимд одоо орон нутгийн цагаар Умар Солонгосын баруун хойд нутгаас харван туршсан. За ингээд энэ талаар одоо Өмнөд Солонгос бол Америк нэгдсэн улсын зэвсэг түвшнийхний зүгээс бол мөн мэдэгдэл хийж энэ умартын туршсан пуужингуудыг бол шинжилж байгаа. За мөн бэлэн байдлыг бол хангаад байгаа гэдэг бол онцлсан юм аа. За Трампын Азид хийж байгаа энэ уулзалтын одоо өмнөхөн бол бас Трамп магадгүй Умар Солонгосын одоо удирдагч Ким Жон Унтай бас өөрийгөө уулзч магадгүй гэсэн бас ийм зүйлийг бол ярьж байсан. Гэхдээ дараагаар нь яг энэ уулзалт эхэлсний Трампын Азийн ажил эхэлсний дараагаар бол тэдний уулзалт болохгүй, явагдахгүй гэдэг нь бол тодорхой болсон юм аа. За Өмнөд Солонгост ажиллах үеэрээ Дональд Трамп тус улсын одоо ерөнхийлөгч Lee Jae-myungтай Gyeongju хотноо уулзсан байна. Энэхүү Gyeongju хотод бол энэ үеэр APEC буюу одоо Аз нам хөндлөн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалт бол одоо зохиогдож байсан. За энэ чуулга уулзалтад бол мөн Трамп богино хугацаанд бол бас оролцож 6 улсын төр засгийн тэргүүн нартай бол одоо уулзсан байгаа. За дээрээс нь APEC-ийн одоо дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд Дональд Трамп Өмнөд Солонгос улсад хийх ажлынхаа хүрээнд бүгд найрамдагчдад ард улсын дарга Ши Жинпинтэй бол уулзахаар ийм хөтөлбөртэй төлөвлөгөөтэй байсан юм аа. За харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Jae-myungтай хийсэн уулзалтын үеэр бол талууд өмнө одоо ярилцж байсан асуудлуудаа бол үндсэндээ шийдвэрлсэн ба. Ямар асуудал байсан бэ гэхээр Өмнөд Солонгос улсад ногдуулсан 25% тарифыг одоо 15% болгож бууруулахыг Америкийн тал зөвшөөрсөн бол Өмнөд Солонгос улсаас одоо Америк нэгдсэн улсад амласан Трампын засаг захиргаанд өгсөн амлалтынхаа дагуу $350 тэрбум хөрөнгө оруулалтыг одоо Америк нэгдсэн улсад хийх одоо энэ асуудлаа бол талууд шийдвэрлсэн байгаа. За үүнээс одоо $200 тэрбум нь бол одоо бэлнээр ингээд хэсэгчлэн одоо гаргах төлөвлөгөөтэй жил болгон $20 тэрбум бол одоо Америк нэгдсэн улсад хөрөнгө оруулахаар болсон. За үлдсэн $150 тэрбум Өмнөд Солонгосын тал бол одоо хөлөг онгоцны үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад зарцуулахаар гэнхүү гэрээг бол үндсэндээ байгуулсан юм а. За тэгээд Трампыг одоо энэ уулзалтын өмнө бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Jae-myung тус улсын төрийн өндөр дээд шагнал болох Мугунхвагийн их одонг Трампад бол гардуулсан байгаа. За Дональд Трампын хувьд бол Өмнөд Солонгосын төрийн өндөр дээд энэхүү шагналыг гардаа авсан Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч болсон юм а. Түүнчлэн Трампад мөн Эртний Солонгосын хаант улсын алтан титмийн хуулбарыг бол гардуулсан юм а. За ингээд Өмнөд Солонгосын одоо
ерөнхийлөгч Ши Жинпинтэй хийсэн Трампын яриа хэлцээ бол бас ингээд хоёр талдаа харилцаа ашигтай одоо ийм байдлаар шийдэгдэж өндөрлсөн. За мөн бас нэг асуудлыг бол ярьсан ба. Энд юу гэхээр Өмнөд Солонгос улс Америкаас газрын тос байгалийн хийг их хэмжээгээр худалдаж авахар болсон. Хариуд нь Өмнөд Солонгос улсад цөмийн хөдөлгөөртөө шумбагч онгоц үйлдвэрлэхийг Дональд Трампын зүгээс бол одоо зөвшөөрсөн. Дээрээс нь Өмнөд Солонгостой холбоотой асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд Өмнөд Солонгос улсад туслахаа амласан гэж Трамп мэдгдсэн юм аа. За тэгвэл Трампын одоо айлчлалын хамгийн гол үйл явдал руу одоо бүгдээ орцгоё. Энэ бол Дональд Трампын бүгд найрамдагтад ард улсын дарга Ши Жинпинтэй Өмнөд Солонгос улсын одоо Пусан хотноо уулзсан энэ уулзалт байгаа. За тэд бол Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдаж байгаа АПЕК-ийн дэд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд бол энэхүү удаан хүлээгдсэн одоо энэхүү уулзалтыг бол яриа хэлцээг бол явууллаа. За Трампыг ерөнхийлөгч үүрэгт ажиллаа аваад тарифын бодлогоо одоо эхлүүлснээс хойш бол хоёр улсын худалдааны дайн бол хурцтмал болж эхэлсэн. Бие биенийхээ эсрэг одоо харилцсан нэгэндээ одоо тарифыг хувь хэмжээг бол нэмж харилцсан нэмсээр байгаад одоо бүр 3 оронтой тоо руу орж байсан ба. За тэгвэл энэ асуудлаа шийдвэрлэх хүрээнд талуудын одоо худалдааны төлөөлөгч нар өнгөрсөн одоо 100-аас хойш за сая хамгийн сүүлд гэхэд энэ Малайзийн Куала Лумпур хотноо худалдааны төлөөлөгчдийн хөө харилцсан олон уулзалтуудыг хийж тохиролцоонд хүрсний үндсэн дээр одоо тэдгээр тохиролцсон асуудлуудыг ингээд эцэст нь Трамп, Ши Жинпин хоёр Пусан хотноо уулзаж одоо шийдвэрлэх энэ уулзалтыг бол явууллаа. За энэ уулзалтын тухайд гэвэл за нэгдүгээрт хоёр тал дэлхийн дахинд одоо олон сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа энэ үед Америкийн нэгдсэн улс бүгд найрамдагтад бас хамтдаа одоо их гүрний хариуцлага хүлээж харуулж за хоёр орны олон дэлхийн хамтын хөгжлийн их тайванд ашиг тустай томоохон бодит ийм одоо үйлсүүдийг бол хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг бол мэдгдлээ. За хоёр орны төрийн тэргүүнээр Хятад Америкийн харилцааны стратегийн шинжтэй за мөн ирээдүйд чиглэсэн асуудлууд болон хамтаар сонирхож байгаа бусад чухал асуудлуудаар бол яриа хэлцээ явуулсан юм а. Тэдний яриа хэлцээ бол цаг 40 минут буюу одоо 100 минут орчим үргэлжилсэн. За ингээд хэлэлцээ гайхалтай үр дүнтэй өөрнөж олон асуудлаар тохиролцоонд хүрснийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол онцолсон байгаа. За ямар үр дүнд хүрснийг бол бас танилцуулъя. За нэгдүгээрт тарифын асуудал байгаа. За тарифын асуудал дээр бүгд найрамдах Хятад ард улсад ногдуулсан нийт тарифын хувь хэмжээ 47% болгож бууруулсан байгаа. За энэ дотроо мөн одоо бас энэ фентанил гэдэг одоо Америкт маш олон хүмүүс одоо харт тамхи масруулах бодис маягаар хэрэгжилж одоо хортож өвхөж байгаа. Одоо энэ төрлийн бодисыг одоо Америкийн нэгдсэн улс руу оруулж байна гэсэн үндслэлээр ногдуулаад байсан 20%-ийг нь 10% болгож 2 дахин бууруулахаар тохиролцсон байна. За дээрэс нь бүгд найрамдагтад ард улс Америкийн нэгдсэн улсаас одоо их хэмжээний шар буурцаг тариалангийн бусад бараа бүтээгдэхүүн авахар тохиролцлоо. За мөн одоо яг түрүүн хэлсэнчлэн энэ Хятадд ногдуулсан Америкийн нийт тарифын хувь хэмжээг 47% болгож бууруулсны хариуд бүгд найрамдагтад ард улсын одоо талаас газрын ховор элементийн экспортоо одоо хязгаарласан явдлаа 1 жилийн хугацаанд одоо цуцалж завсарлага авахар шийдсэн ийм тохиролцоо бол. За энэ ерөөсөө гол үндсэн тохиролцоо бол энд оршсон гэж хэлэхэд бол болно. За мөн дээрээс нь TikTok аппликейшны одоо асуудлыг шийдэхэд Вашингтонтой хамтран ажиллахаар болсныг бол Бээжингийн зүгээс мэдгдсэн байна. Харин одоо бусад асуудлууд буюу Тайваны асуудал, за мөн Nvidia-гийн одоо чипний нийлүүлэлт зэрэг асуудлуудыг ярилцах болов гэж одоо ажиглагч нарын зүгээс үзэж байсан боловч энэ асуудлуудыг бол энэ удаагийн яриа хэлцээгээр болгоход ярилцааг байгаамаа. За хоёр орны төрийн тэргүүнээр бол мэдээж тогтмол солилцоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон. За ингээд Дональд Трамп эх оны ихээр Хятад улсад айлчлахыг хүсүүлж байгаагаа мэдгдсэн бол тэмдэглэсэн бол Ши Жинпин түүнийг мөн одоо Ши Жинпинийг Америкт айлчлахыг Дональд Трамп бол урьсан юм а. За ингээд их сурвалжуудын мэдээлж байгаагаар бол дараа жилийн 26 оны 4 сард Дональд Трамп бүгд найрамдах Хятад ард улсад айлчилж магадгүй гэсэн юм одоо мэдээлэл гарсан. За он гарснаас хойш бол Трамп Ши Жинпин нар
3 удаа хоорондоо уцаар холбогдсон ярилцаж за мөн нэлээд олон удаа харилцсан захидал бол илгээсэн ба. За энэ удаагийн уулзалт нь Ши Жинпин Трамп нарын 6 жилийн дараа дахин уулзсан ийм уулзалт байлаа. Харин Трампын одоо ерөнхийлөгчийн 2 дахь бүр ерхий хугацаанд Хятадын дарагтаа хийсэн анхны нүүр тулсан уулзалт бол байлаа. За тэгээд түрүүн хэлсэнчлэн одоо Хятадын хувьд бол тарифыг бууруулахаар Америк нэгдсэн улстай тохиролцсон уулзалтын чухал үр дүн байсан бол Америк нэгдсэн улсын хувьд Хятад улс нэг жилийн хугацаанд газрын хавар элементийн экспортын хязгаарлалтаа цуцлаар болсон нь бол хамгийн чухал үр дүн байлаа. За тэгээд Ши Жинпин, Дональд Трамп нар мөн Оросын холбооны ус Украины дайныг эзлэхэд хамтран ажиллахаар бол давхар тохиролцсон. За энэ удаагийн Трамп Ши Жинпин нарын уулзалтыг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч гайхалтай үр дүнтэй болсон гэж тодорхойлсон бол Хятадын дарга Ши Жинпин уулзалтаар асуудлуудаа шийдвэрлэхээр тохиролцсон гэхээс өөр илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийлгүй уулзалтаа дуусгаад нутаг ботсон юм а. За дэлхийн тайм хөтөлбөр өндөрлөх гэж байна. Хамгийн сүүлийн одоо бидний сэдэв бол цөмийн зэвсэгтэй холбогдлолтой сэдэв байгаа. Энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улсын цөмийн туршилтыг одоо дахин эхлүүлэх ийм тушаалыг өгж байгаагаа бол мэдгдсэн. За яагаад ийм тушаал өгч байгаа гэхээр Оросын холбооны улсын зүгээс өнгөрсөн 7 хоногоос эхлээд одоо цөмийн хөдөлгүүртэй маш асар хүчтэй юм пуужингууд туршилтыг амжилттай явуулаа. За мөн энэ 7 хоногт мөн л одоо цөмийн хөдөлгүүртэй шумбагч торпедийн одоо бас туршилтыг амжилттай явуулснаа бол зарласан. За ингээд үүнтэй холбоотойгоор Трампыг одоо Азийн одоо энэ альчлалаа явуулж явах хооронд одоо ерөнхийлөгчийн онгоцон дотор сэтгүүлчнэр түүнээс одоо энэ Оросын цөмийн хөдөлгүүртэй энэ пуужингийн зэвсгийн туршилтууд амжилттай явагдаж байгаа тал дээр та юу хэлэх вэ гэсэн одоо асуултанд хариулахдаа Трамп бол одоо яг энэхүү мэдээлэл бол хийсэн байгаа. За мөн дараа гарсан тэрээр өөрийн Truth Social хэмээх одоо нийгмийн сүлжээний платформд бол үүнтэй холбоотой мэдээлэл хийсэн байна. За юу гэсэн бэ гэхээр бусад одоо улс үндэстнүүдийн цөмийн хөтөлбөрүүдтэй хөл нийлүүлэх чиглэлийг Америк нэгдсэн улсын дайны яамд өгч үүнийг бол одоо дэлхийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал алхам гэж бол Трамп нэрлсэн ба. За тэрээр өөрийн одоо сошиал одоо энэ платформд бичихтэй бол Америк нэгдсэн улсад бусад аль ч улс орноос илүү олон цөмийн зэвсэг бол байдаг. За би анхны бүрэн эрхийн хугацаанд тэдгээрийг бол бүрэн шинжилэн сайжруулах ажлыг бол хийсэн. За цөмийн зэвсгийн одоо энэ сүйтгэх үлэмж хэмжээний энэ хор нөлөөнөөс нь болоод бол би цөмийн зэвсгийг ашиглах дургуйч гэлээ. Өөр сонголт бол үлдсэнгүй. За одоогоор Орос 2 дугаар байрт, Хятад улс 3 дугаар байрт одоо явж байгаа хэдий ч дэлхийд эх 5 жилийн дотор бол эдгээр улсууд биднийг гүйцэж төрүүлнэ. Тэгэхээр бусад улс туршилтын хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа учраас би ч мөн адил одоо тэгш эрхийнхээ хүрээнд дайны яаманда цөмийн зэвсгүүдэд туршиж эхлэх чиглэл өглөө. Энэ үйл явц нэн даруй эхлэх болно гэсэн ийм мэдээллийг бол хэлсэн ба. За Трамп мэдээлэлдээ Америк нэгдсэн улсын батлан хамгаалах департаментыг дайны яам гэж нэрлэн бичсэн нь бол ихэд анхаарал татснаас гадна мөн Дональд Трамп өмнөд Солонгост бүгд найрамдах Хятад ард улсын дараа Ши Жинпинтэй уулзахаас өмнө одоо энэ хүү Truth Social платформд дээрх мэдээллийг хийсэн нь бол ихэд сонирхолтой юм үйл явдал болсон юм а. За Трампын одоо энэ яриад байгаа Оросын одоо туршилтуудын тухайд гэвэл өнгөрсөн 7 хоногт бол Оросын холбооны улс Буревестник хэмээх одоо цөмийн хөдөлгүүртэй далавчид пуужингийн туршилтыг хийсэн. За энэ пуужингийн асар их хүчин чадалтай нь бол батлагдсан агаарт 15 цаг байсан гэх зэрэгээр бол одоо Путин энэ туршилтын энэ пуужингийн амжилтуудыг бол одоо ингэж маш их одоо тодтогч бол ингэж цохон тэмдэглэж бол мэдээлэл хийсэн байна. За тэгвэл энэ 7 хоногт тэрээр Посейдон хэмээх одоо шумбагч торпедийн туршилтыг бол мөн амжилттай товшсон талаараа лав гарагт бол мэдэгдсэн байгаа. За ингээд эдгээр нь бол одоо дэлхийн өөр улс оронд хаач байхгүй технологийн салбарт бол одоо өсрэлт болсон. Ялангуяа энэ дайны зэвсгийн технологийн салбарт бол өсрэлт болсон ийм амжилт үзүүлснийг бол мэдэгдсэн юм аа. За үзэгч та бүхэндээ дэлхийн тайм хөтөлбөрийн 7 хоногийн дугаарыг үргэлжлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.